Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ зөвлөлийн хос нэршлийн талаар үзэж судлах нэ. Хичээлийн маань зорилго нь ангилзын бага нэгж болох зөвлөлийг хос нэршлэр нэрлэх болсон төв учир шалтгааны бүгдээрээ тайлбарлан ярилцах нэ. За бид нэр бүгдээрээ 8 дугаар ангид үзсэн мэдлэгээ хэрэггээд саний. За энэ хүү эрдэмтнийг бол хараад Карл Линнэ гэдэг эрдэмтнийг хараад бол иргэн санаж байгаа гэж багш нь бодож байна. За амьд биетийг ангилж ялган бичиглэн тодорхойлж тийм ээ нэршил оноодог биологийн шинжлэх ухааны салбарыг бол таксоном гэж бол нэрлэдэг тийм ээ. За эрт дээр үеэс амьд биеийг ангилах олон янзын ангиллын системийг бол энэ байгаль судлаачид бол боловсруулсаар ирсэн. Харин өнөө үед одоо хэрэгэлсээр байгаа ангиллын одоо зарчмыг үндэслэсэн хүн бол Шведийн энэ байгаль судлаач Карл Линнэ гэдэг эрдэмт юм аа. За Карл Линнеийн одоо боловсруулсан амьд биеийн шаталсан энэ ангилал ёсоор бол хоорондоо ижил төсөөтэй зүйлийг нэгтгэн нэг төрөл ижил төсөөтэй төрлүүдийг нэгтгэн нэг овог тий. За овгуудыг нэгтгэхэд нэг баг, багуудыг нэгтгэн анги, за тэгээд төсөөтэй ангиудыг одоо нэгтгэхэд хүрээнүүдийг нэгтгэн аймаг болгон тус бол ангилдаг гэдгийг бол бүгдээрээ өмнөх ангид авал үзэж байсан тийм ээ. За тэгвэл энэ дээр дурсан ангиллалтын энэ төвшин бүрийг бол ангиллзын нэг чимээн бол яах вэ? Нэрлэдэг байх нэ. За тэгэхээр одоо бүгдээрээ ангиллзын хамгийн бага нэгж болох тийм ээ зүйлийн талаар бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзье. За зүйл гэж юу юм гэхээр зүйл гэдэг дээр бол одоо өнөөх хүртэл маш олон юм үе шаттайгаар бол түүнийг бол тодорхойлж олон судлаачид тал бүрээс нь бол судалж ирж байсан. За тэгээд 17-оос 18 дугаар зууны үед бол зүйлийн тухай амьд биеийг одоо ангилах анхны орлого хийсэн үе гэж энэ үеийг үздэг. За тэгээд зүйлийг хэрхэн яаж одоо Рэй гэдэг эрдэмтэн хэрхэн яаж тодорхойлж ирсэн бэ гэхээр үр удмаа үлдээдэг, хамтран амьдрах, за тэгээд морфологийн төсөөтэй бодголын жижиг нийтлэг бол зүйл гинэ гэж бол үзэжсэн байх нь. За гэтэл 18 дугаар зууны үед зохиомол ангиллзын одоо ийм оргил үе юм байна л да энэ үг маань. За тэгвэл энэ үед болохоор Карл Линнэ юу гэж үзсэн гэхээр зүйл нь өөр хоорондоо төсөөтэй. За тэгээд хөрш зүйлийн бодголын бүлэг рүү шилжих эцэг эхийн шийж тэмдгийг яг хуулбарлдаг. За ингээ бодголуудаас тогтсон байгаль дэх одоо хамгийн энгийн нэг юм а гэж бол тодорхойлж үзэжсэн байх нь. За гэтэл үүнээс цааш маш олон одоо тийм ээ эрдэмтдийн үзэл санааны нэгдлэр 19 дугаар зуунаас одоо өнөөг хүртэл гэсэн үг байна тийм ээ. Энэ үе бол ангиллзын зүйлийн тухай ойлголт бол яах нь төгөлдөр хөгжсөн үе шат гэж энэ үеийг бол үздэг байна. За тэгэхээр зүйл гэдэг ааны юу юм гэхээр гадаад дотоод бүтэц. За тэгээд амьдралын дотоод үйл ажиллагаа, биохимийн онцлогоор одоо удамшлын төсөөтэй чөлөөтэй юм солигдсон үржих, цаашид үржих чадвартай үр дүл гаргадаг. За амьдралын ижил орчин нөхцөл цохилдож одоо тодорхой дэлхийс нутгийг эзлэн тархсан хэсэг бүлэг бодголыг бол зүйл гинэ гэж бол үзэж тодорхойлсон байх нэ. За тэгвэл зүйлийг тодорхойлоход хид юм шалгуур шинжүүдийг бол үндэслэдэг. За ямар шалгуур шинжүүдийг бол үндэслэхийн гэхээр гадаад дотоод бүтэц, генетик, биохим, амьдралын үйл ажиллагаа, экологи, газар зүй гэсэн юм үндсэн шалгуур шинжүүд дээр бол түшиглэж тухайн зүйлийг бол тодорхойлдог байх нь. За тэгвэл амьд биеийн ангиллын систем зөвхөн амьд биесийн тийм ээ одоо хоорондын ялгаан дээр төдийгүй тэдгээрийн хооронд нийтлэг юм ажиглагдах шинж тэмдэгт бол үндэслэгддэг. За тэгээ эдгээрт дээрх одоо шинжүүд хамаарах бөгөөд аль болох олон одоо шинж тэмдэг нэгэн зэрэг харгалзан хийсэн ангиллын систем тийм ээ амьд биеийн одоо гарал үүслийн түүхэнд бол илүү нийцсэн юм бол байгалийн ангиллын систем болж өгч идэг байх нэ. За тэгвэл зүйлийн хос нэршил гэдэг юм энэ дээр яригдана. Зүйлийн нэрийг хэрхэн яаж бичдэг талаар одоо бүгд энэ дээр ярилцъя. За төрлийн нэр
Зүйлийн нэр зохиогч. За тэгээд уг зүйлийг нээсэн он зэргээс бол зүйлийн одоо шинжлэх ухааны нэр бол бүтдэг байна. За төрлийн нэр болон зүйлийн нэрийг одоо үндсэн бичвэрээс ялгахын тулд налуугаар ич бичдэг юм бол үндсэн дүрмтэй байж идэг. За амьд биетийн ийм шаталсан ангилал ёсоор бол томоосоо ийм баг хүртэл бие агуулсан ийм ангилал зүй нэгжид бүх амьд биетийг хамруулдаг бөгөөд ангилалзын хамгийн бага нэгж болох зүйлийг хоёр үгнээс ингээд бүрдсэн тийм ээ. Тэгээд дахин давтагдахгүй өвөрмөц юм латин нэрээр бол нэрлэдэг. За тэгээд энэ нэрний ард уг зүйлийг шинжлэх ухаанд нээж бичиглсэн зохиогч. За тэгээд он хоёрыг бол бас яхаа нэ давхар ингэж оруулж өгч идэг юм дүрмтэй байдаг байх нэ. За тэгвэл зүйлийн хос нэршлиг бичихэд үндсэн ийм 5 дүрмийг бол баримталдаг байна. За ямар 5 дүрм байдаг вэ гэхээр нэгдүгээр төрлийн нэрийг том үсгээр хэлжчихдэг. За хоёрдугаарт төрлийн нэрийн дараа зүйлийн нэрийг жижиг үсгээр бичнэ. Төрлийн нэрийн дараа зүйлийн нэрийг жижиг үсгээр бичнэ юм тийм ээ. За ингээд зүйлийн нэрийг дараад нь налуу хэлбэрээр бичсэн байна. Жижиг хэрнээ налуу байх юм байна гэдгийг маш сайн анхаарах нь тийм ээ. За дараад нь тухайн зүйлийг анх олж бичиглэл хийж шинжлэх ухаанд шинээр нээсэн судлаачдын нэр эсвэл судлаачдын нэрний эхний үсгийг бичнэ. За ингээд үүний дараагаар хамгийн ард талд нь тухайн зүйлийг нээсэн оныг ингэж бичсэн байх хэрэгтэй байдаг байна. За ингээд ийм үндсэн 5 дүрмийг яах нь баримталж зүйлийн хос нэршлиг бичдэг байна гэж ойлгох нь. За одоо энэ дээр өгөгдсөн байгаа 3 амьтныг хажиглаад энэ дээр багш нь латин нэрнүүдийг нь өөрөөр хэлэх юм бол зүйлийн болон төрлийн нэрийг бичсэн байна гэсэн үг. За энийг нөгөө үндсэн 5 дүрмээ бодож байгаа хүүхдүүдээ зөв бичиж үү, буруу бичиж үү? Зөв бичсэн бол аль нь зөв байна? Буруу бичсэн бол яг аль нь дээр алдсан байна гэдгийг бүгдээрээ энэ дээр ярилцъя. За хамгийн ихнийх нь хээрийн болгоно гэж юм те. За мэдээж төрлийн нэр нь урдаа, зүйлийн нэр нь ардаа. За тэгээд энэ дээр харахаар бүгдээрээ төрлийн болон зүйлийн нэр нь аль нь эхний үсэг нь том байна. За тэгээ хоёулаа босоогоор биччихье. За тэгвэл энэ дээр мөн алдаа гарсан байна гэдгийг бид энэ дээрээс харах нь тийм үү? Юу н алдаатай байна уу гэхээр яаж гинэ үү? Хоёулынгийн налуугаар бичих байсан байна. За мөн зүйлийн нэрийг жижигээр бичих байсан байх нэ. За дараагийнх нь цармын бүргэд. За цармын бүргэд дээр яасан байна уу? Өөрөөр хэлэх юм бол хоёулаа босоогоор бичигдсэн байна. Зүйлийн нэр хэдий жижигэн зөв байгаа ч гэсэн босоогоор бичигдсэн байгаа нь энэ дээр алдаа байсан байх нь тийм ээ. За тэгвэл хацаа хажигна гэдэг дээр бол зүйлийн болон төрлийн нэр нь зөв бичигдсэн байна. Төрлийн нэр том байна, зүйлийн нэр нь жижиг байна. Тийм ээ. За тэнгүүтээ энэ дээр налуугаар бичигдсэн. За тэгэхээр хацаа хажигна гэдэг бол яах нь вэ? Зүйлийн хос нэршлиг нь энэ дээр зөв бичигдсэн байна гэж бид бүхэн харах боломжтой байх нэ. За дараах амьтны нэршлиг нь одоо тайлбарлаарай гэсэн байна. За энэ амьтны нэр нь болохоор өгт тогруу юм байна, тийм ээ? Зүйлийн нэр нь өгт тогруу. За латин нэр нь болохоор Anthropolis virgo. За ингээд Linnaeus 1758 он гэсэн байна. За тэгвэл бүгдээрээ төрлийн нэр нь аль вүлээ? Хамгийн уртлынх нь буюу Anthropolis гэдэг нь болохоор төрлийн нэр юм байна. Зүйлийн нэр нь болохоор Virgo юм байна. За нээсэн эрдэмтэд нь бол Linnaeus юм байна. Нээсэн он нь 1758 он юм байна. Энэ гэрчлэнгээр зүйлийн тийм ээ одоо нэршлээс бол бид нэр маш олон зүйлийн мэдээллийг бол дээрээс авах боломжтой юм байна гэж харж болох нэ. За дараагийнх нь хадны бүгдрэг. За энэ дээр мөн яах вэ нөө? Төрлийн нэр, зүйлийн нэр, тухайн зүйлийг нээсэн эрдэмтний нэр нь өгөгдсөн байна гэсэн. За зүйлийг тодорхойлох гэсэн байна тийм ээ. За энэ дээр нэг мэлхийний зураг өгөгдчихжээ. За энэ мэлхийг өөрөөр хэлэх юм бол аймагаас нь хамгийн одоо томоос нь буюу аймагаас нь хамгийн жижиг нэг хүртэл буюу зүйл хүртэл тодорхойлсон байна. Үе шаттайгаар тодорхойлсон байна тийм ээ. За тэгвэл тухайн амьтныг хараад аймгийн хувьд бол амьтны аймаг байх нь байна. Хүрээний хувьд хөвчтэй юм байна. Ангийн хувьд хоёр нутагтай юм байна. Багийн хувьд сүүлгүй юм байна. Овгийн хувьд мэлхий юм байна. За төрөл нь болохоор модны мэлхийн төрөлд хамаарагдах юм байна. Зүйл нь болохоор дорндын мэлхий гэдэг ийм зүйлийн
бэлхий яах нэ гэж ойлгох нэ. За зүйл болон бусад ийм одоо англи хэлцийн нэгжийг тодорхойлохын ач холбогдол юу вэ гэхээр ач холбогдол юу вэ гэхээр байгаль тохиолдож байгаа зүйл болон англи хэлцийн тийм одоо бусад нэгжийг бол тодорхойлох нь нэг талаасаа таны мэдгүй ач холбогдолтой. Мөн судалгааны ажил юм байна тийм ээ. За тэгээд нөгөө талаасаа бидний эргэн тойронд тийм ээ ямар амьд бие амьдардаг тэдгээр нь одоо ямар ач холбогдолтой хор уршигтай болохыг мэдэх нь судлаачдын хувьд одоо олон нийтийн хувьд бол энэ одоо чухал бол зүйл бол болоод байгаа. За тэгээд амьд биетийн талаар асар их хэмжээний мэдлэг хоримтлагдсан байдаг ч тодорхой юм англи хэлцийн нэгжийг бол тодорхойлж мэдлгүйгээр тэр их хоримтлагдсан мэдээллийг бол бид нар бол бүрэн юм ашиглах боломжгүй тул ийм англи хэлцийн нэгжийг одоо тодорхойлж нэр оноох болон нэр оноож ингэж өгдөг байх нэ. Ингэснээр яах нь вэ? Олон талын ач холбогдолтой юм байна гэдгийг бол дээрс бид нэр харж байна тийм ээ. За тэгвэл англи хэлцийн одоо олон нэгжид хамаарах энэ амьд биетүүд харьцангуй одоо унган төрхөөрөө бол байгаа. За тэгээд бохирдол, сүрэлт, өртөөгүй орчинд тохиолддог одоо тулав тэдгэрийг амьдрах орчны одоо төлөв байдлыг бол илтгэх ийм индикатор болгон ашиглах нь бол түгээмэл байж байгаа байна. За индикатор гэдэг байгаа нэг ёсондоо одоо тухайн зүйлийг таних одоо ийм тухайн зүйлийг тухайн орчныг таних юм шинж тэмдэг юм одоо болгон ашиглана гэсэн үг байна тийм ээ. За тэгээд ийм мэдээллийг одоо мэдлэгийг бол нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг манай одоо малчин төмөнч гэсэн өдөр тутмын амьдрал ахуйдаа бол нэг яах нь хэрэгэлсээр ирсэн байх нь. За энэ дээр харь зүйл гэдэг ойлголт бас заавалчгүй яригдах ёстой. За харь зүйл гэдэг нь яг юу юм гэхээр биологийн шинжилгээ ухаанд бол харь зүйл гэж нэг юм одоо хэсэг юм уу бол бий. Энэ нь одоо энэ шинэ орчинд одоо тийм амархан дасан зохицож улмаар нутгийн уугуул зүйлийг одоо давмгаалan орширч экосистемийн үйл ажиллагаанд ийм тааламжгүй сөрөг үр дагаврыг одоо үүсгэх нь бол бий байдаг. За тэгээд тэдний одоо нэвтэрсэн орчинд байглаас заяасан ийм өрсөлдөгчд болон тэднийг барьж иддэг ийм амьтад шавж шингэж ороход байхгүй болж түүний тоо толгой одоо оршин хурд өсдөг. Өөрөөр хэлбэл хэтэрхий өрсөлдөгч байхгүй учраас хэтэрхий хурд өсч чинь гэсэн үг байна тийм. За мөн харь зүйл нь хүний үйл ажиллагаагаар одоо ийм доройтсон амьдрах орчинд нутгийн одоо зүйлээс илүү тэсвэртэй байж идэг. За тэгээд агаарыг одоо бохирдуулах ямар сөрөг нөлөөтэй ингээр агаарыг бохирдуулах газар одоо хаглах ай модыг устгах зэргээр одоо дэлхийн уур амьсгалын одоо өөрчлөлтөнд дороотуулах юм хэмжээг бол харь зүйлийн тархалт за тэгээд аюул занал бол нэмэгдүүлсээр байж байгаа байна. За хүний үйл ажиллагаанд зөвхөн тасан зохицох чадвар сайтай дэлхийд даяар одоо тархас юм нутгаа одод тэлж явдаг юм төрөмгийлэгч амьтад бол харь зүйл гэж бол бид нар нэрлэдэг байгаа юм тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол харь зүйл нь болохоор Монгол улсад орж ирэх юм бол олон одоо талын сөрөг нөлөөтэй гэсэн. Харин харь зүйлийг таних тодорхойлон тэдгээртээ одоо тэмцэх арга замыг боловсруулах нь орчин үеийн экологийн тийм ээ шинжилгээ ухааны төдийгүй нийгмийн эдийн засгийн салбарт бол тулгамдсан асуудлуудын нэг бол болоод байгаа нэ. За ингээд харь зүйл гэдэг юмтай бид нар тэмцэж чадах юм бол тийм ээ байгаль их орноо их дэлхийгээ тийм ээ унган төрхөөр нь бас хадгалах нэг гол үндэс бол энэ дээр болж өгдөг байх нэ гэж ойлгох нэ. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ амьд биетийн англи хэлцийн үндсэн нэгжүүдийн талаар зүйлийн шалгуур шинжүүд, зүйлийн хос нэрлэлийг хэрхэн яаж ашигладаг юм бэ? Ямар дүрмтэй байдаг юм бэ? За тэгээд зүйлийг тодорхойлохын ач холбогдол, за тэгээд харь зүйл түүний сөрөг нөлөө хэрхэн яасыг илэх талаар бол үзэж судлаа. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.